Өнөөдөр би та бүхэндээ leverage эрсдэл мөн үү гэдэг асуултанд хариулт гар бэлдсэн байна. За тэгэхээр бүгдээрээ одоо margin account гэж мэддэг. Тэгэхээр арилжаа буюу одоо forex арилжаанд оролцохын тулд бүгдээрээ заавал хамгийн нэгдүгээрт брокер дээр данс нээгээд тухайн данс нь бол энэхүү одоо хөшүүргээр тодорхойлогдсон юм данс байдаг. Тэгэхээр нэгийг харьцах нь 500 юм уу, нэгийг харьцах нь 100 юм уу, нэгийг харьцах нь 33 юм уу гэдэг энэ хөшүүргүүдгээс та заавал анхандаа сонголт хийж иж тухайн дансыг нээдэг. За тэгэхээр хүмүүс маань ойлгохдоо одоо энэ хүү нэгийг харьцах нь 500, нэгийг харьцах нь 100 гэж сонгоснороо би ингээд дансныхаа leverage буюу leverage-ийг эсгэх замаар эрсдлийг нэмэгдүүлж байна гэж ойлгоод байдаг. За гэвч яг үнэндээ ямар зүйл байдаг вэ гэхээр за бүгдээрээ энэ хүү leverage гэдэг энэ ойлголтыг дансныхаа max боломж гэж үзье. Одоо max боломж. Нэг өсөндөө та өдөрт 100 сунах боломжтой гэдэгтэй адилхан энэ бол максимум боломж. За тэгвэл энэхүү leverage гэдэг бол биднэрт максимум боломжийг олгодог байна. Тэгвэл юу эрсдэл юм бэ? Юу эрсдэл вэ? Яг риск нь юу юм бэ? За энэ дээр нэг юм асуулт гарч ирнэ. За би бүгдээрээ $500 данстай байсан гэж үзье. $500 дансыг нэгийг харьцах нь 500-аар нээхэд буюу нэгийг харьцах нь 500-тай ийм leverage-тэй данс нээхэд таны максимум потенциал чинь болохоор 25 4 тэг буюу $250,000 тэнцэх хэмжээний арилжааг хийх боломжтой гэсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр $250,000 гэдэг бол 2.5 лот арилжаа. За лот гэж юу вэ гэж асуумаар байвал лот гэдэг нь арилжааны хэмжээ гэсэн. Одоо forex арилжаа хийдэг хүмүүс бол лотоор хэмжээг илэрхийлдэг гэсэн үг. Яг л 1 кг будаа 2 кг гурил гэдэгтэй адилхан. Тэгэхээр 2.5 лот гэдэг бол би $250,000-тэй тэнцэх хэмжээний захиалга оруулчлаа гэсэн үг. Энэ үнэхээр гайхалтай шүү дээ. $500-тэй хүн $250,000-ийн захиалга хийх буюу 2.5 лот арилжаа хийж байна. За тэгвэл хэрвээ хамгийн ихний тохиолдолд нэг арилжаач маань $500 данстай мөртлөө 2.5 лот арилжаа хийх юм бол энэ өөрөө эрсдэл гэсэн. Яагаад гэхээр 2.5 лот дээр 1 pip буюу 10 point хөдлөх тутамд 2.5-ыг үржих нь 10 буюу $25 одоо дансны юм хэлбэрзэл үүснэ гэсэн. Тэгэхээр хэрвээ та за энэ дэр бүгдээрээ бодъё. Баа ярилжаа нээсэн гэж үзье. За энэ тохиолдолд за би 2.5 лотоор gold алтан дээр баа ярилжаа хийсэн гэж үзэх юм бол та 1 pip доошлох тутамд $25 алдагдал хүлээж эхэлнэ гэсэн. Энэ бол нээлттэй позицийн хувьд. Эсвэргээрээ таны баа ярилжаа буюу дээшгээ 50 pip буюу 500 point хөдлөвөл 500 үржих нь энэ 500-г 2.5-аар үржүүлээд ингээд бидний ашигын дүн гарна гэсэн үг. Тэгэхээр ойролцоогоор 12,250. За тэгэхээр юу болчихвоо гэхээр та $500-тай байж ич хэрвээ таны баланс чинь $50 pip хөдлөөд 2.5 лотоор захиалга хийсэн байвал та $1,250 ашигтай. Энэ бол үнэхээр их ашиг байгааз ойролцоогоор 250% ашиг. За тэгэхээр хоёрдугаар тохиолдлыг нь авч үзье. Энэ бол рисктэй юм уу, рискгүй юм уу? За энэ дээр жишээлх юм бол $500 ахаад за энэ болохоор leverage нь бас нэгийг харьцах нь 500. Тэгэхээр максимум потенциал нь хэвэндээ. За харин эсрэгээрээ яах вэ гэхээр одоо gold дээр худалдаа авъя бүгдээрээ. Худалдаа авахдаа 2.5 лотоор биш. Илүү дансныхаа потенциал тохирсон. За жишээлх юм бол та stop loss-ны хэмжээг ойролцоогоор 40 pip-ний захиалга хийн. Энэ дээр дансныхаа 10%-ийг рисклэх буюу $50-ыг алднаа гэж үзье. Тэгэхээр та хэдийн хэмжээний лотны захиалга өгөх вэ? 40 pip буюу 400 point гэсэн үг. Тэгэхээр 400 point-ны $50 гэхээр ойролцоогоор 0.8 лот. 0.8 лот. За тэгэхээр энэ дээр бол бид нар арай илүү рискээ тооцоолсон буюу та 10%-ийг
алднаа гэж үзээд би өөрийнхөө риск гэж үзээд лото тохируулж 0.8 лот. 0.8 гэдэг бол үндсэндээ $8,000 гэсэн үг. 8 лот гэдэг бол 800,000, 0.8 гэдэг бол $80,000. Тэгэхээр 100-8 гэдэг бол $8,000. Тэгэхээр бид нар leverage гэдэг зүйлийг эрсдэл гэж бодох ёсгүй. Хэрвээ та хүсэх юм бол буюу өөртөө ямарваа нэгэн алдагдлалд ороход таны амьдралд нөлөөлөх үс биш хэмжээний мөнгөөр дансаа нэгээд leverage-ийг тултал ашиглах юм бол та нэг бол бүх дансаа алдна. Эсвэл магадгүй $500 маш хурдан хугацаанд 1250 болтогтой адилхан ийм хэмжээний return авах боломжтой. Тэгэхээр та энийг боломж гэж ашиглах нь уу? Эсвэл аюул занал гэж эрсдэл гэж харах уу гэдэг бол таны өөрийн сонгох шийдэл юм аа гэж. За ингээд бүгдээрээ дараагийн хичээлээр олцгаая.